яахаа мэдэхгүй зогсчод л за хүний нутагт монголчууд нэг ийм тим гэсэн муу нэртэй дээ гэд баахан сонсчихсон муухай түүхүү санаанд ороод юм бодлгүй ажиллаад л байв. Тарах төгөхөд өнөөх ах над дээр ирснэ. Сайн байцгаана уу? За манай Яримэри подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Маркетингийн менежер Халиуна, борлуулалтын менежер Ан Батан энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За бид нар 11-р сарын туршид ажлын байран дээр хамгийн сайхан, хамгийн дулаахан түүхүүдийг та бүхэнтэй хүргэж байгаа. Энэ дугаараар мөн адилхан ажлын байран дээр хамгийн гоё 3 түүхийг та бүхэнтэй хуваахаар бэлдсэн байна. За эхнийхээ түүх рүү орцгоё. Хүн бүхэн ирээдүй байхгүй гэж анхааруулах шахам хэлж байсан ч бүгдээс нь зөрүүдлээд заавал хүснээ биелүүлнэ гэд уран зургийн мэргэжлийг сонгочоод дээшээ өгсөний дараа 1 жилийн чөлөө аваад тэтгэлэг хайж эхлэвэ. Нарийн мэргэжил тул тэр бүр тэтгэлэг олдохгүй олцсон нь бүрэн биш байсан тул санхүүгийн ачааллаа хөнгөвчлээ гэж бодоод ажил мөн давхар хийж эхлэвэ. Цагийн ажил хийж үйлчлүүлэгчтэй харьцаж эхлэхэд ёстой амьдрал үтсэн гэж хэлж болно. Ажил хийж цалин олж арай гэж хичээж байхад хажуугаар нь ингэж амьдрах хэрэггүй. Бүр зураач мэргэжил гэвэл би нэрээ л хоосон онох юм бах та гэж жин сэтгэлээсээ айдаг боллоо. Өөрөөсөө шарамлаж боддог мөрөөдлөө үнэхээр зөв сонголт хийсэн байгаа даа гэж бодож байгаагаа ажилтдаг цэцгийн дэлгүүрийнхаа эгчид хэлтэл огт төсөөлөөгүй бүр тийм гой мөрөөдлөө биелүүлж байж сэтгэл амран шүү дээ. Юун шантрах гэж хэлж билээ. Анх удаа л хин нэгэн миний мөрөөдлийн үн цэнийг мэдрэх шиг болсон. Одоо бодоход энгийн юм шиг хэрнэ тухайн үед үнэхээр дэм болж нэрээ би чинь яах гэж ажил хийж яваа билээ дээ гэд урам ороод л явчихсан. Тэр гоё итгэлээр нь идэвхтэй хичээж байгаад одоо Хятадд Цэнхуа их сургуульд уран зураач мэргэжлийг сураад төгсөх гэж байна. Вау. Цаашаа дадлаг хийх хүссэн ажлаач олчихсан байгаа. Гой түүхүүдийг нь сонсож байгаад нэрээ миний энэ түүх гэж бодоод илгээлээ. Хүсэл мөрөөдөл гэдэг өөрт чинь л урамтай байхад болоо шүү дээ. Түүнд минь хамгийн том дэм болсон тэр ихчтэй үнэхээр сайн сахныг хүсэж явдаг шүү гэсэн байна. Эхний түүх гэхэд бүр үнэхээр гоё. Яг нөгөө кино шиг, дуу шиг тэр бүр догтлоосон түүхүүдийн нэг байна. Тийм байна өстөө. Бас тэгэл яг л нэг хүний нэг хэлсэн тэрхэн мөчн тий гоё энэ хүний мөрөөдлийн бүр цаашаа юу гэдэг бүр нистэл нь болчиг нь ургуултал нь гоё дэмжиж өгсөн гоё сонсогдож чинь тий. Тэгээд хин нэгний мөрөөдлийг яг өөрийнхөө түүх шиг ингэж гоё нандинаад хүнд урам өгөхтэй олон талын байхгүйгээр зүгээр л урагшин чи чадна go гэл чиглүүлсэн аюу гоё хөрх яваа тий. Тэр хүний бараг ингээд ямархан хүн бол гэдэг төсөөлөгдөж шүү дээ. Бас өөрөө ч гэсэн нэг мөрөөдөлтэй тэгэл тэрийг биелүүлэхийн төлөө ингээл явж исэн бах те бас бусдаг те яг ийм үгний хэрэгтэй ямар үед яг ийм үг байх нь ямар гоо тийм болдгийг мэддэг юм шиг сонсогдож байна. Тэнгүүд манайхан бас ийм урлагийн мэргэжил гэхээр л анчи дуулдгүй гэж байгаа шиг ийм айгу богинохон жижигхэн ойлголттой байдаг те. Тэнгүүд тэр дунд энэ охин бас өөрийнхөө мөрөөдлийг амар нандинаад өөрөө ч бодхоос харамлдаг гэхээр амар хайртай мэргэжил байсан баг. Тэр мэргэжлийн үн цэнийг гоё ойлгоод хүмүүс шиг ингээд чи хоолундаа яаж болж идэх гэж байгаа тийм мэргэжлэр угаасаа бүтэхгүй. Зураач хүн Монголд ажил олдгүй гэж муухай үг хэлэхгүйгээр харин ч бүр болноо. Заавал надад хаванаас яв гэж хэлсэн явар. Бүр яг киноны гоё ихчнэр шиг гоё сонсогдож шít. Тийм байна. За. Дараагийн түүх рүүгээ орцгоё. За тийм. Бодолтол багтаж явснаас биш очоод амьдрна гэдгээ бодож амжаагүй байтал хэлний бэлтгэлд суухаар Япон улсад ирсэн юм. Мэдээж гялцал сайхных нь гайхаж харж явсаар нэг мэдсэн карманы мөнгөч дуусаж хичээлж эхэлж гүрэх өдрүүд ингээд хүрээд ирвэ. Японд цагийн ажил хийгүүл адилхан хэл сурч эхэлж байгаа гадаад оюутнууд эсвэл үйлдвэр зөөврийн ажлыг хичээл насны ах эгч нар их байдаг тул арай гэж олсон ажилдаа найзтай болно гэдэг амаргүй санагддаг байлаа. Хичээлдээ өглөө эрт явж тараад шууд ажилдаа тараад шууд гэртээ. Аяллаа гой сайхны харсан хүнд гүйцэж амжихгүй их хичээл бэлтгэх ажил хоёр тулаад ирсэн чинь үнэндээ маш их ядардаг байлаа. Өдрийнхөө хуваар дагуу ажилдаа иртэл нэг монгол ах шинээр ажилд орчихсон. Чимээгүй ажиллаж байгаа хараад юм ярмаар ч юм шиг. Гөөч юм шиг. Яахаа мэдэхгүй зогсчод л за хүний нутагт монголчууд нэг ийм тим гэсэн муу нэртэй дээ гэд баахан сонсчихсон муухай түүхүү санаанд ороод юм бодлгүй ажиллаад л байв. Тарах төгөхөд өнөөх ах над дээр ирснэ. Монголчууд байна да. Сайхан танилцъя гэж хэлэхэд нь за яах гээд байна да гэж хэрэгэлцэж илээ. Тэр орой гэрт нь очиод түүхийг нь сонсох нэ
ажил хийж мөнгө цуглуулад байр авах гэд Японд ирсэн. Зорилготой ирсэн хүн чинь ажиллаад байна шүү дээ гэж хэлээд надад борцтой шүл хийж өгсөн юм. Монгол хоол идээгүй удсан. Бүр тэгснэ авчирсан жоохон борцноос харамлахгүй ийм гоё илгэмсэг дайлж байгааг нь хараад зүгээр байгаа хүнийг хардаж байсан өрөөсөө үнэхээр хичиж билээ. Тэр оройжингоо илдэв ойрын энгийн сайхан зүйлсийг ярьсаар нэг мэдсэн үүр цайлгаж хичээл ажилдаа явцгаасан юм да. Онцлоод байх чухал юм ярилцаагүй ч гэсэн тийм дулаахан чин сэтгэлийн яриа өрнүүлээгөө удсан болохоор ч тэр юм уу үнэхээр хичээх хэрэгтэй юм байна. Ямар гоё боломж хайж ирсэн бэлээ би чинь гэдгээ өдөр бүр чадхаараа ойлгож дадал зуршилтаа хэвшүүлж эхэлсэн. Хичээнэ гэд харин махраад байх биш. Яг л ах шигэ тайван дүлгөө хэрнэ итгэлтэй бас боломжийг хайж эхэлдэг шин зан сурсан да. Залуу хүний амьдралд үнцэн бүтээж өгөөд өөрөөрөө үлгэрсэн сонирхолтой гоё хүмүүсийн тухай бичлэг, подкаст дээр байн гардаг. Миний хувьд ах хүүгийн илгэмсэг, сайхан яриа үнэхээр хүний нутагт дэм болсон доо. Монголчууд минь хүний нутагт бие биенээ гэсэн эерэг сайхан сэтгэлээр хандаж яваарэ. Вау. За гадаадд тохиолдсон гойхон түүх байна. Ястал гойхон түүх юм те. Дайлангуяа манай залуучууд гадны олон улсуудад хэлний бэлтгэлээр их яваад тэндээ өөрийнхөө мэрэгжлийн хүрээний хилээ сурч хаад 4-5 жил үлдээд Монголдо ирдэг үзэгдэл бол одоо бараг ийм түгээмэл зүйл болоод 10 жил өнгөрч ах шиг шүү дээ те. Тэр дунд бол янз янзын л ингээл түүхүүдийн нөгөө фэйсбүүкийн тэр улс дахь монголчууд гэдэг группүүдээс уншдаг адил энэ бас аюу гой түүхүүдийн нэг байна. Тийм байна. Ер нь л ихтэй яг энэ хүний бодсон шиг нөгөө нэг айгүй олон жоохон тэмхэн муухай янз бүрийн түүхүүд болоод байдаг учраас энэ хүмүүс дотроо ингэж бодсон байна шүү дээ. Гэхдээ мэдээч одоо сайнтай муутай л байгаа. Гэхдээ сайн нь бас илүү олон байгаа болов л гэж бодож байна. Бас чамтай санал нийлж чинь муухай болонгууд л ингээл уурандаа стрессэндээ ингэж жилээ байрны ингээл лөөрдж жилээ ор ижлэн таваа аваад явж жилээ монголчуудаа болио гэл постод оруулдаг шигтэй магадгүй ийм гой тогтлуулсан мөчүүдээ хүн бичиж амжаагүй ч юм уу бодоол өнгөрдөг түүх байдаг байх. Тэгэхээр тэр түүхүүдийнхаа нэгийг хуваалцаад ийм гой залуу үедээ үлгэрсэн зүгээр л өөрийнх нь байгаа нь байдал нь хичээнгүй байгаа нь л хин нэгэнд ийм гой гэд нэг юм дотор дулаацуулдаг гэхээр бас айгүй гой дог ах шиг сонсогдож шít. Тийм байна. Өстө гоё тус дэм болж өгсөн байна. За дараагийн түүх буюу манай сүүлчийн гоё түүх. Англид сурч байх хугацаанд би 5 давхар том дэлгүүрт хагас цагаар ажилладаг байсан юм. Тус дэлгүүр нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн зардаг бөгөөд би хувцсны засагт нь ажилладаг байлаа. Ажилдаа маш хариуцлагатай, хурдан хийх зүйлсээ хийдэг байсан болохоор ихэнхдээ бусдаасаа илүү ажилладаг байсан. Манай дэлгүүрийн хүний нөөцийн менежер салбарын захирал зэрэг удирдлагууд дээд давхарт байрладаг байсан ба би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан тул тэдний анхааралд орж салбарын захирал хүртэл намайг таньдаг болсон байлаа. Жил гаруй ажилласны дараа би 1 сар хагасын аялалд явахар шийдээд ажлаасаа гарахаар болов. Учир нь ийм урт хугацааны чөлөө хинт ч олгодоггүй байсан. Найз маань хүртэл сар гэрлүүгөө явах гэж зөвшөөрөл авч чадаагүй юм. Тэгэд менежертэйгээ уулзаж өргөдлөө хүртэл захирал маань дуудаж оруулж яриад яагаад гарах гэж байгааг нь асуусан. Би шалтгаанаа хэлтэл тэр тариу хүний нөөцийн менежер дээр дагуулж ороод энэ охиныг гарахгүй чөлөөгийн зохицуулаад өгч гэж хэлсэн юм да. Тэр мөчид надад үнэхээр гой санагдаж байсан. Жижигхэн зүйл мэт боловч хичээнгүй чин сэтгэлээсээ ажилласан маань үнэхээр үнэлэгдсэн юм байна да гэж одоо хүртэл бодож авдаг. Вау. Манай гадаад байдаг монголчуудын маань гоё түүхүүд өндөр ирсэн байж тээ. Аль аль нь их сургуулийн оюутнууд, аль аль нь дөнгөж залуу хүмүүс гадны улсад соёл, хэл амьдрал сурах гад очсон байхад хөдөлмөрийг үнэлээд жоохон тэр сайхан дэмийг нөгөөд ийм гой түүхүүдтэй хаалцсан гэхээр гой сонсогдож байна. Тийм байна. Тэгээд хүний нутагтаас нөгөө ажил хийх чинь бас хэцүү шүү дээ. Нөгөө олон төрлийн хүмүүстэй таарна. Тэр дунд ихэвчлэн нөгөө монголчууд айгүй сайн ажилтгаараа алдартай байдаг. Тэгээд сайн ажилласных нь бас уран болгож тэр хүмүүс нь ихтгэл найдвар хүлээлгсэн байна гэхээр бас айгүй гоё санагдлаа. Энэ охины түүхтэр хамгийн гоё юм бүр салбарын захирал ер нь бол ийм менежментээс доош түвшний хүмүүсээ бараг л танихгүй шүү дээ тий. Дандаа удирдлагын түвшний шийдвэр гаргана, дандаа төлөвлөгөөгөө боловсруулна. Тэгж яхад яг хувцсныхаа засаг дээр ажилдаг доод давхрынхаа охиныг ингээд таньдаг болтол манай энэ охин маань сайн ажилласан гэхээр бол үнэхээр л өөрийнх нь хэлснээр чин сэтгэлээсээ ажилласан сонсогдож шүү дээ. Тийм байна. Тэгээ сайн одоо ингээд өөрөө тэгэл хичээж ивэл бас эн чинь өөрөөс нь хамаарж байгаа тий. Өөрөө тэгэл хичээгээд өөрөө сайн байгаад өөрөө сайн сайхан бодоод
ажиллах юм бол бас эргээд хариу нэрнэ, эргээд хүнээс гоё үг сонсно. Яг л манай халууны хийсэн шиг сайн сайхныг нь үнэлэх юм бол сайхан түүхүүд болол сайн сайхныг үнэлэхгүйгээр шал өөр зүйлээр хувиргаал те токсик хувийн хандлага гаргадах юм бол манай токсик ажлын байрны түүхэн дээр ингээд ороод явах нь байна. Яа тэгэхээр өнөөдрийнхөө 3 дугаар дээр гадны улсад сурч боловсарч сайн сайхныг үзэж харж яваа. 3 залуусын түүхийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Танд ч юм уу өөрт нь сайн сайхан түүх санаж амжсан гоё мөчүүд байгаа бол манай дээрх линкээр бидэндээ явуулахад чөлөөтэй. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.